амар пиндодо танилцуулга. Юу танилцуулах чинь вэ гэхээр штэ. Захиалсан дээр үү, захиалаагүй дээр үү, зөвлөгөө маягийн бичлэг байгаа. Багаар танилцуулаад явъя гэж бодож байна. Тэгээ бүгднийг нэг дор ингээд танилцуулъя гэхээр бас амар их юм болох гээд байгаа болохоор багаар зөвхөн нь танилцуулаад явъя гэж бодож байна. За эхнийх нь болохоор миний энэ өмссөн байгаа цамц. Энийг танилцуулах гээд өөрөө өмссөн сууж байна. Пиндодогоос захиалсан. Тэгээ ингээ харагдах байдал нь бол нэг иймэрхүү. Яг мөр гарвал гарах юм да. Миний материал нь бол яг үнэндээ л таарсан гэж хэлэхэд болно. Их хэрэглэгдэхэд бол нэг тийм тохиромжтой бол биш. Харагдахгүй ч магадгүй энэ хэсгийг ингээд олон өмсөд исэн чинь жоохон бүсрэх гээд идэх талтай юм байли. Яагаад хаяа өмсөхөд тохиромжтой юмнууд ингээд захиалаад байна вэ гэхлээр үнтэй авсан юмнууд ингээд их өмсөх тийм сонирхолтой юм бол биш. Ингээд нэг авсан хувцас ингээд хид өмсөнгүүтээ уйдчихдаг төрлийн юм баггүй юу? Гайгүй боломжийн үнэтэй загвар нь тухайн үедээ надад таалагдсан тиймэрхүү юмнуудыг аваад өмсөөд тэгээд уйдахаараа ингээд орхичдаг ийм төрлийн хүн болохоор ихэнх хувцснуудаа ер нь ингээд захиалж өмсөх дуртай гэх юм уу. Өнгөрсөн хавар захиалсан сувтар цамц өмсөд гадуур нэг жакет ч юм эсвэл бол нэг юм цуу өмсөд ингээ явахтай тохиромжтой юм болов гэж бодоод энэ цамцыг захиалсан. Дэжгүй дараагийнх нь болохоор V-line. Айгүй олон хүмүүсүүд энийг зөвлөсөн байхаар нь аммаар санагдаад байсан. Тэгээ пиндодогоос хайсан чинь мэдээж байсан. Пиндодод баг байхгүй шүү дээ. Яг ижлэхэн материалтай, яг ижлэхэн юм үйлчлэгээтэй V-line аппарат гэхин чашаа ийм төхөөрөмж энд зарагдж байгаа үнээсээ бүр хэд дахин хямдхан мөртлөө ижлэхэн үйлчлэгээтэй юм байсан. Тэгээ энийг захиалсандаа баярлахгүй байгаа. Яагаад гэвэл надад үр дүнтэй санагдаагүй. Арай болгоо ингээд 20-30 минутаар ингээд зүүж үдсэн мөртлөө ямар ч үр дүн гараагүй. Тэгээд одоо гэрт зүгээр юм сүвнээр маягаар байж байгаа. Энэ V гэж бичгтэй. Энэ уяагаар нь ингээд чангалдаг хар бүстэй ирсэн. Гэр бүсийн зүүж агаад тэгээд энийг ингэж тохируулж энэ дээш нь доош нь болгож өөртөө тохируулж агаад зүгээд энэ чангалтгаар нь чангалдаг юм байт юм лээ. Сурчлаа янз бүрийн юм дээрээс харах юм бол авах гад байх шаардлага байхгүй юм шиг санагдсан болохоор та нартай ингэж харуулж байгаа. За дараагийнх нь бол усны эндүү захиалсан байгаа. Усны эндүү. Ороодог хоёр товчлууртай ингээ хоёр тийш нь эргүүлдэг. Энэ нь болохоор 3 толгойтой. Нөгөө хоёр толгойн энэ болохоор юм усны халдаг сам. Энэ нь хална. Нөгөөх нь арай юм жижигхэн эргүүлэхтэй юм толгой. Энд нь хийцэн байгаа нь болохоор арай жоохон том эргүүлэхтэй юм толгойтой. Им дагалдах юм хавчаартай. Ийм ус юм хуваадаг нарийнхан юм ягаан самтай ирсэн. Тэр сам нь бол одоогор байхгүй байна. Захиалсан үнээр нь бол энд байдаг л ахaltaа энд хэр чанартай зарагддгийг мэдэхгүй. Нэг л сул талтай тэр нь жоохон удаан халдаг залгаад орчхоор энд ч өгнийг нүүр цэвэрлэгээ хооронд л халчдаг штэ. Тийм биш. Нэлээд удаан байж иж яг юм гоё эндүүд их хэмжээний халдаг. Энэ тохиргоо эргүүлдэг юм хум эндөөний бүтц эдгээр нь бол надад үнэхээр таалагдчихж байгаа. Яралтай өсөө ороох хэрэгтэй байх үедээ эндөө бол айгуу дайжгүй санагдчихад бас дайжгүй захиалгуудынхаа нэгэнд орно. За дараагийнх нь болохоор ийм шорт захиалсан. Урда кармаагүй. Арталтай юм хоёр карматай. За энэ шортыг болохоор би сар гарны өмнө яг ийм хүүт орохын өмнөхөн захиалсан юм аа. Тэгээд шилэн тэркон дээр ийм сул цамцны доогуур юбүгнийхаа дотор ингээд өмсөхөд бас ийм шорт хэрэг болоод байсан болохоор ийм шорт захиалсан. Давуу тал нь яг ийм харагдах нь өстой гоё. Загварн дайжгүй ингээд юм болгон дээр цогцчдаг амар дайжгүй мөртлөө материалын хувьд баг зэрэг хог татах гэдэг харамтууд идэв штэ хог татаад идэг яг тэрүүн шиг санагдсан. Бусдаар бол дайжгүй тэгээ цэвэрхэн шиг өмсчих юм бол үнэндээ тохиорсон. За дараагийнх нь болохоор мөр гардаг бодолг. Ийм нэг талынх нь мөрний унжуу ийм топ бодолг юу гэмэрч юм дээ ийм захиалсан. Энэ болохоор ийм нэмгэн материалтай. Энэ саяны хар шортыг бодох юм бол бөөсөрч янз бүр болоод байхгүй материал нь байдаг айгуу дайжгүй. Би нэг энэ 100 захиалсан мөртлөө энэ 100 нэлээд олон удаа өмссөн. Айгуу идэлгээсэтэй санагдсан. Үнэндээ бол байхгүй л бодолг. Энд бол харамсахгүй. Дараагийнх нь бараа нь болохоор массажны сан байгаа.
нэг ус ингээд хит их унаад байдаг байхгүй миний ус. Тэгээд витамин уугаа шампуноос солиод ингээд ямар ч юм өөрчлөлт байдгүй мэдээж амар унсаар байдаг. Тэгээд ChatGPT-ээс асуусан чинь массажны сам хэрэглэх юм бол өсний уналт бас эрс багасдаг гэд ийм өсний сам захиалсан байна. За энэ сам нь артал нь ийм хэлбэртэй. Ийм за яг хаш чулуу бол биш яхаа энэ хямдхан захиалсан болохоор чулуу бол биш зүгээр ийм чулуу юм шиг шил юм шиг 4 сет. Ийм 4 сет. Эхнийх нь ийм самын хэлбэртэй ардаа ийм массажны хэлбэртэй. Дараагийнх нь ийм гуаша нүрний ийм гуаша. Дараагийнх нь болохоор ийм маска ингээд тарах зориулттай ийм хэлбэртэй. Эннийх нь артал нь болохоор ийм цэгэн дээр дарах ийм бүрэнхий материалтай. За тэгээд сүүлийнх нь ийм массажны ийм хэлбэртэй. Энийг нь одоо яг яаж ашигладгийг нь би бол сайн мэдэхгүй л байна л да. Тэгээ энэ дөр болохоор ийм зурагтай ирд юм билэ. Тэр зураг нэг ийм толгооны цэгүүд тэгээд биеийн ийм цэгүүд хаана байдаг гэдгийг заасан ийм зурагтай тэгээ ийм дөрвөн ширхээсээ ирсэн байна. Энийг бас аюу дажгүй хямдхан захиалсан болохоор бас дажгүй захиалгуудын нэг ийм массажны сам гуашаанууд ер нь бол хэрэгтэй гэж бодож байна. Яасан бэ? Массажны самнууд бол ер нь байж хад гимгүү хэрэгтэй гэж бодож байна. Тийм болохоор энэ захиалга бол бас дажгүй. Хямдхан захиалсан мөртлөө байнга ашиглагдж байгаа захиалгуудын нэг. Тэр нь ийм спорт цүнх. За энэ спорт цүнхийг би яг ийм төсөөснөөс айгүй хямдхан захиалсан мөртлөө хамгийн удаан хэрглэж байгаа баруунуудын нэг заяа. Би нэг бараг жил хагас өмнө захиалсан. Тэгсэн мөртлөө амар их хэрглэж байгаа. Би бараг бэлтгэлдээ явах болгондоо би бараг ч биш. Ер нь бол угаасаа бэлтгэлдээ явах болгондоо ингээд үүрдэг. Пүүз, спортын хувцснууд, тэгээд ус мус, усны сав янз бүрийн юмнууд бүгднийг хийгээд явдаг. Энэ бол надад үнэхээр таалагдж байгаа үүргээ дэвтэйхэн. Одоо ингээд шалжижсэн дотор нь юм байхгүй болохоор шалжижсэн юм шиг харагдаж байгаа ч гэсэн юмаа хийчихээр ингээд үүргэд амар хөвтэйхэн. Тэгээ энэ талдаа хоёр хажуу талтай юмтай нэг тал нь юм цахилгаантай жижиг юмдаа бас жижиг сажиг юмнуудаа хийж болно. Нөгөө талынх нь юм товчтой иймтэй. Тэгээ дотор талдаа жижиг ийм цахилгаантай тасалгаатай ийм цүнх байна. Энэ уг нь эндээ ийм жижиг хөөхөн ийм бамбруушны стикертэй ирсэн юм аа. Тэгээ тэр нь унчиж. Энэ цүнх бол надад үнэхээр таалагддаг. Бүр миний захиалгуудын бест бүр амар таалагддаг. Хямдхан мөртлөө удаа хэрэглэгдэж байгаа маш хэрэгцээтэй баруунуудын маань нэг ийм байна. Мэдээж хамгийн сүүлийнх нь миний ардаа энэ зүцэн байгаа гэрэл. За энэ гэрлийг болохоор би бараг гарan 2 жилийн өмнө байна уу захиалсан юм аа. Тэгээд ингээд тавих зүүх газар тэгээд залгах газар болтохгүй ингээд хадгалагдаал байгаа л байдгүйсэн. Тэгээд би ингээд бичлэгэндээ зориулаад өнөөдөр ингээд ардаа наацсан байна. Энэний ингээд тусгал өнгө гэрэл хэлбэр нь амар хөөрхөн. Тэгээд эндээ ийм зай хийгээд ажиллах боломжтой. Тэгээд надад одоо зай байхгүй болохоор шууд ингээ USB-гээр нь бас залгах боломжтой болохоор USB-гээр залгаад гэрлийн саацсан ингээ сууж байна. Бусдаар бол зүгээр яг хуу зайг нь хийгээд тэгэнгүүтээ энэ утсын ингээ нуугаад янз бүрийн газараа тогтоогоод тавиад цохон дээрээ ч юм уу, хандаа ч юм уу, ширээн дээрээ ч юм уу ингээд наачхад үнэхээр хөөрхөн гэрлүүдийн нэг. Энийг би бараг 10 мянган төгрөгөөр захиалсан байх. Хөөрхөн. Энэ бол үнэхээр таалагддаг гэрэл. Тэгээ би энэний нөгөөх нь болохоор ийм муурны хэлбэртэй ийм гэрлээсэн. Тэгээ тэрийг нь би ер нь бол зарцсан. Нэгийг зарцсан. Тэгээ хоёрын өөртөө аваад үлдсэн ийм хоёр гэрлээ наа. Тэгээ дараагийнхаа бичлэгэн дээр пентодогоос захиалсан бараануудыг хэрэгтэй ба хэрэггүй гэд ингээд ялгаад танилцуулсан бичлэгүүдээ хийгээд явах болохоор саба дараад лайка дараад намайг бичлэг оруулахыг хүлээгээд байж байгаарай. Баярлалаа. Баяртай. Ганц бичлэг хийлгэчихгүй